За Монгол улс ойрын 20 жилдээ нүүрснээс олигтой ашиг болохгүй. Би нэг зөндөө хэлсэн. Өнөөдөр учрал ерөнхий сайд гашуун сугаа дээр очсон баахан гасалцсан явж байна. Шадар сайд байхдаа өгсөн үүрэг даалгавар нь одоо ч биелээгүй байна гэдэг. Нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлээ. Биржээр нүүрсээ төлөхүү зараа гэж гасалж байна. Уучлаарай. Ерөнхий сайдаа. Битгий ерөнхий байл та. Нэгж деталь юм руугаа ор. Өнөөдөр шалгаад явна лээ тэр нэг Харбины гэрээ хил болбол төмөр замыг уучлаарай. Наатахаа зогсоо. Наад гэрээгээ шинчил. 16 жил 70 хүрэхгүй доллараар нүүрсээс орчилж өгж байгаа. Наа чин биржээр худалдагдахгүй байгаа. Энэ мэт маш олон концесс, маш олон оптик гэрээ байгаа. Нийт нүүрсний чинь 80 хүртэлх хувь нь ингээд биржээр худалдаалагдахгүйгээр хилээр очргүй гарч байна. Ийм байхад яаж биржээр худалдаа авахт явах юм бэ? Яаж нүүрсний чинь экспорт өсөх юм бэ? Юмаа жаахан мэдэж судалж нарийн ширээнийг нь ухаж төнгөж үзмээр байна шүү дээ. Тэгэхгүй хотлоо дээгүүрнээс хитрхи ерөнхий сайд тэгээ явуудах юм. Харбины гэрээний нүүрс чинь хилээр гараа явж байгаа. Хятадын талдаа бүр очргүй гарч байгаа. Биржээр худалдаалагдж байгаа нүүрс чинь очрлоо зогсож байгаа. Бусад нөхцлөөр хийсэн гэрээ чинь хилээр очргүй гарч ийн хөөе. Тэр нүүрс чинь шүү дээ. Зах зээлийн үнээс 50-аас дээш хувь хямдхан байна. 30-аас 70 доллараар гарч ийн. Энийг мэддэггүй юм уу? Ерөнхий сайд энийг ойлгодгүй юм уу? Энгийн иргэн би ойлгочоод гаслаад болохоо байлаа. Улс орон чинь 20 жил нүүрснээс ашиг олохоо байчлаа шүү гэд орилоод тахад та нар ерөөсөө ойлгодгүй юм, мэддэггүй юм уу? Та нар хаана амьдраад яваад байд. Хятадын талаар очргүй гарахын тулд Монголын тэр адууны хашаа гэж нэрлсэн зүйл чинь зогсохгүйгээр шууд нефт гаргаад Хятад талдаа бичиг баримт бүрдүүлсний төлбөр гэж 15,000 төгрөг Монгол жолооч төлөөд нэмээд татвасны мөнгө гэж 10,000 төгрөг ингээд 20,000 төгрөг төлөө явж байгаа мэдж байгаа юу? Энэ мөнгө чинь Хятадын талд төлнө гэж байгаа юм нэг Монгол иргэний даансанд ороод байна. Энийг шалгаж малгах хууль шүүх байгуулах байхгүй юу? Албан ёсны тендерийнхаа бичигт заавал энийг төлөөрөө гэд тулгацсан байна шүү дээ. Эднэс 5 толгой China Energy-тэй хийсэн гэрээн дээр ингээ байна штэ учирлаа. Энэ минийг үзэлтэй. Тэгээ зам тээврийн сайдад үүрэг өгөх юм. Би наад хүний чинь хулгайч гэж боддог. Үндэсний эрх ашигаас урвсан урагч гэж боддог. Тийм учраас танаа бүтцийн салбар байгууллагч чинь би шалгуулах гээд өгсөн. Одоо би дахиад нэг бичиг өгсөн байгаа. Шуудангаар очиж байгаа байх. Танилцаарай. Оюун эрдний хууль зөрчиж байгуулсан ханг мандлын төмөр замын юу байгаа. Засгийн газрын тогтоолго 2 тогтоол байгаа. Үндсэн хуулийн 3-4 заалд салбар баахан хуулиуд зөрчигдсөн юм байлээ. Энийгээ туслаад өгөөч гэгээд би хүсэл шаардлага танаас янзад өгсөн байгаа. Уншаад танилцсан үз. Ойлгосноо. Энэ асуудлаараа дахиад цэцэд өг. Дахиад танаа их хурлалт өг. Ингэжээс наад тогтоолыг чинь цуслуулна ойлгож байна уу? Өнөөдөр дуудлага худалдаагаар яагаад нүүр судлаж авахгүй гэж бодож байна. Ийм хямдхан үнэтэй оптик нөхцлөөр концессоор авцсан нүүрс чинь хэлийн өмнө очргүй аваалаад байгаа учраас Хятадын талаас дуудлага худалдаанд орох сонирхолгүй шүү дээ. Урдаа авлаа тавьсан байгаа хямд нүүрсийг аваад цаашаа аваа юу шүү дээ. Монголын талд хин үн харилцаа зогсож байгаа. Үн харилцаад авлаач гэсэн нөгөө нүүрс нь хил гарч чадахгүй хил дээр очрлогдоод удаад байна шүү дээ. Энийг шийдээч юу учирлаа. Энийг яриач. Хажуудаа сууж байгаа тэр дамдны юмдаа хилээч. Наа чи ойлгохгүй бах. Энэ бүх бодлоныг хутгах байгаа юм чинь тэр хажуучин сууж байгаа дэлгэр сайхан гэж би хардаад байна шүү дээ. Энийгээ шалгаач явуулчлаа. Тэгхгүйгээр чи биржээр 1000 нүүрсээ зарагдахгүй Монголын нүүрсний экспорт нэмэгдэхгүй байх гэж орилож чарлаад яах вэ? Жүжиг шүү дээ наатах чинь. Маш олон юм байгаа шүү. Энийгээ шийдээ. Энийгээ шийдэхгүй бол Монгол улс ойрын 20 жилдээ ашиг өгөхгүй. Одоо нүүрс уулуурхан баялагийг биржээр дуудлага худалдаагаар заарна гэж хууль гаргасан. Үнэхээр сайн хууль болсон. Гэхдээ хуулиндаа ямар заалт байсан? 30-аас доошгүй хувийг биржээр худалдан борлуулна гэсэн. 70% нь бол та нар хог дээр хайж байгаа л да. Хог дээрч гэжтэй ямар нэгэн байдлаар өгөө зараад баартарлаад дуусгал гэж байгаа. Гэхдээ 30% төрөөг өнгөрсөн жилийнхаа статистик харсан уу? 20% тайгаа үсттэй. 30% хүрэхгүй байгаа үсттэй. Энэ 70-аас 80% орчин хувь чинь хилээр очргүй гараад байна. Хяналтгүй гараад байна гэж би хэлээд байна шүү дээ. Ойлгож гин үү? Эсвэл би ийм ойлгомжгүй яриад байгаа юм болов уу? Эсвэл миний энэ өгсөн бичиг цаас хизээш тэдний чихэн нүдэнд хүрэхгүй байгаа юм болов уу? Гайхадах юм. Тэгэхээр
энийг үзэж байгаа хүн байвал энэ жаа шеэрлээд өгөөч тэр нэг 3 4 сайдад хүртэл. За баярлалаа.